Ган хайлуулах цогцлбор үйлдвэр нь нойтон баяжмлын үйлдвэр, хорголжийн үйлдвэр, аргалжийн үйлдвэр, гангийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэрийн бүрэлдэхүүнтэй байгуулагдана. Өөрөөр хэлбэл уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтыг нэг дор хийх цогцлбор юм байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1 саяас дээш тонн хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Түүнчлэн 1200 орчим шинэ ажлын байр бий болно гэж тооцоолоод байна. Анхны төмөрлөг бол одоо яг зөв үйлдвэрлэлийн хувьд хаягдл төмөр боловсруулаад хам бэлтгэц үйлдвэрлэдэг. Жилдээ 100 мянган тонн хам бэлтгэц үйлдвэрлэх ийм хүчин чидэлтэй үйлдвэр. Хөдрөө олборлоод хям дүнтэй борлуулад тэгээд буцаагаад хийц төмөр хам бүтээгдэхүүн их өндөрмтэй худалдаж авч байгаа нь өөрөө маш том сул тал байгаа. Тийм учраас дарханы энэ хонгор суманд одоо гам боловсруулах үйлдвэрийн цогцлборыг үйлдвэр технологийн паркийн загвараар байгуулна. Дархны төмөрлөгийн үйлдвэрийг түшгэлсэн гангийн үйлдвэрлэл ашиглалтад орсноор орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэнэ. Мөн үндэсний баялагын санд гэхэд жилд 250 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолоод байна. Монгол улс өнөөдөр гангийн ийм одоо үйлдвэртэй. Тэгсэн хэрнээ бид нар жилдээ 860 орчим сая долларын импортоор ган бүтээгдэхүүн авч байгаа. Суур одоо гангийн бэлтцийг бий болгосноор тэр үйлдвэр технологийн парк дээр хувийн хвшлийнхэн байрлаад тэндээс төмрөө аваад одоо өстой сэрэгээ хийд юм уу, алгаа хийд юм уу, одоо өөр ямар эд анги хийд тийм ээ, тэрийг хийгээд явбал Монгол улсын гадаад худалдааны баланс талдаа доллар маань зовж олж ирсэн доллар маань гадагшлахгүй Монголдо үлднэ л гэсэн ерөөсөө үндсэн логик юм байна. Дархан улаан аймгийн удирдлагуудтай бас уулзсан. За гангийн үйлдвэрийн зохицлыг барьж байгуулах, газрын асуудлыг шийдвэрлэх. За түүний дараа бол төрийн зүгээс одоо шаардлагатай газар тийг шийдвэрлэх. Магадгүй одоо үлдсэн санхүүжилтийг нь одоо хувийн хвшлийн түншлэлээр байх нь зөв. Эсвэл одоо олон улсын одоо хөрөнгө оруулалтуудыг татах уу гэдэг дээр бол техник эдийн засгийн үндэслүүдийг боловсруулна. Дархны төмөрлөгийн үйлдвэрийг 2022 оны 4-р сард Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага менежментийг шинжилсэн. 2024 онд 291.7 тэрбум төгрөгийн орлого олж 51.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс улсын төсөвт 55.6 тэрбум төгрөг, Дархан улаан аймгийн төсөвт 31.5 тэрбум төгрөг, үндэсний баялагын санд 13.6 тэрбум төгрөгийг тус төвлөрүүлээд байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга цогцлборын ажлыг эрчимжүүлж, шийдлээ хүлээсэн гацсан ажлуудыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.